За сайн байцгаана уу. За та бүхэндээ оюутлогоо гашуун цагаан чиглэлийн авто замын дагуу хорчих эвдэрсэн газрын түхэн сэргийллийн тухай манай компанийн гүйцэтгэх ажлынхаа илтгэлийг танилцуулъя. 2024-өөс 25 оны нүхэн сэргийлэлтийн ажил нь оюутлогоо уурхаагаас гашуун цагаан чиглэлийн авто замын дагуу хийгдсэн бөгөөд гол нь эвдрэлт орцсон энэхүү авто замыг барихад байгууллагад ашигласан газрын буцаагаад байгаль унган төвхөнд айл болох ойртуулж оруулах болон хүн мал амьтанд аюулгүй болгох зорилгоор гүйцэтгсэн. Энэхүү талбай дээр техник болон биологийн нөхөн сэргийлэлтийн ажлууд голчлон гүйцэтгсэн. За та бүхэндээ нэг товч видео танилцуулъя. За 2024-өөс 2025 оны хоорондоор манай компани нийтдээ 55 хэсэг талбайд 122 га талбайд 4 үндсэн арга зүгээр юу хийсэн байна. Нөхөн сэргийлэлтийн ажиллаа. Энэхүү нөхөн сэргийлэлтийн ажлыг хийх үедээ 2025 оны тоо баримтаас дурдах юм бол орон нутгийн хамтын ажиллагаа буюу манай байгууллагад ажиллаж байгаа нийт ажилчдын энэ жил 31 туслах ажилтнаа ажилласан бол үнээс 94% нь Өмнө Говь аймгийн ажилчид бүрдүүлсэн мөн тэдгээрийн 83% нь Хамбогд сумын иргэд байсан бөгөөд 17% нь Өмнө Говь аймгийн бусад сумаас байсан. Тэгээд манай үндсэн нэрийн мэргэжлийн ажилчдын 29% нь Өмнө Говь аймгаас ажиллаж байна. За бид бүгд энэхүү орон нутаг дээр нөхөн сэргийлэлт хийх явцдаа тухайн нөхөн сэргээх эвдэрсэн газрын орчим амьдарч байгаа малчд болон орон нутгийн иргэдтэй уулзаад ямар ажил тухайн газрын хийх гэж байгаа энийг хэрхэн хамгаалж хамтарч ажиллах тухай мэдээлэл бол тогтмол түгээж ажилладаг учраас бас нөхөн сэргийлсний дараах тухайн орон нутгийн иргэдийн ойлголт болон хамгааллын тал дээр ажил хөтөлт байна. За дөрвөн төрлийн арга зүй нэг нь бол техникийн нөхөн сэргийлэлт байгаа хэлбэржүүлэх арга зүй. За бид бүгд одоогоор 18 орчим га талбай дээр техникийн нөхөн сэргийлэлт хийсэн бөгөөд энэ тухайн газар дээр илэгдэл эвдрэллийг буцаад хүнд аюулгүй болох, хэлбэржүүлэх, налуулах, докторжуулах, хүрдлийг сармжуулах, цэвэршүүлэх зэрэг
доктортой арга хэмжээг авч явуулж байгаа бөгөөд энэхүү хэлбэржүүлэлт оруулсныхаа дараа салхины эсрэг зүгт перпендикуляраар самналт хийж тухайн газраа орхой хөргөлөх тэмдэг байршуулснаар энэхүү ажиллагаа болж байгаа. За 2024 оны хувьд бол хурд хүнс их өрсөнтэй холбоотойгоор карьерийн хотор хэсгүүд дээр их хэмжээний ус тогтсон байсан. За энэ нь байгалийн ус биш бөгөөд борооны ус тогтохдоо зарим мал амтэн зэрлэг амтаа шийдэх аюултайсан учраас үүнийг байгаль руу залгах болон тухайн газрыг эргүүлэн хэлбэржүүлэх ажлуудыг бол дараа нь дахиж ус тогтохгүй аюул болох хэлбэржүүлэхээр ажлууд хийгдсэн байгаа. За энэ дээдлэлт нь байсан газруудыг сүүлд нь доотлох нь зурагт руу оруулахаар болгосон гэсэн харьцуулсан юм. За биологийн хүн сэргээлтийн ажил бол үндсэн 3 арга зүйр хийж байгаа. За үүн дээр бол нэгдүгürt нь тарьс суулгах тарих арга зүй, хоёрдугаарх нь хуурай үргэлгээний арга зүй, гуравдугаарх нь усан үргэлгээний арга зүй байгаа. За энэхүү ажлаар нийтдээ 104 гадалбат хийсэн байна. За тарьс суулгацын ажил дээр нийтдээ 25 зүйлийн 62200 тарьс суулгацыг тарьсан байгаа. За энэхүү арга зүйнүүдэд товч дэлгэрүүлж үзье. За энэхүү арга зүйг хэрэгжүүлэхдээ тухайн Монгол улсын болон компани дотоод журам стандартууд, эмнэлт стандартуудыг бол бүгдийг баримталж ажиллаж байгаа. За энэ дээр бол хэлбэршүүлэлт хийх буюу техникийн хүн сэргээлтийн усан үргэлгээ хийх, хуурай үргэлгээ хийх арга зүй тарьс суулгац тарихад тухайн стандарт арга зүй журмуудыг баримталж ажилласан байна. За тухайлбал дэлгэцэн дээр хэлбэршүүлэх техникийн хүн сэргээлтийн арга зүйнүүд харагдаж байна. Усан үргэлгээ хийх арга зүй болон хуурай үргэлгээний арга зүй ашигласан стандарт боломжууд дотоод журмууд харагдаж байна. За тарьс суулгацаар тарих арга зүй. За тарьс суулгацаар тарих арга зүйгээр бид бүгд нийтдээ тухайн орон нутагт ургаж ирсэн 25 зүйлийн ургамлын 62200 суулгацыг тухайн талбар буюу бичил орчиных нь хөрс болон экологийн онцлогийг ургамлын шин чанартай нь уялдуулах байдлаар тухайн талбай дээр тарааж хуваарлт хийж суулгацыг тарихтаа трактороор 30-аас 40 см-ийн диаметртэй нүх өрөмдөөд энэхүү тоогоо услага их болон хөрсөлтөл үедээ 50-аас 60 см-ийн диаметрт болгож томсгож ингэж тарьжсэн байнамаа. За тухайн трактороор ухсан нүхэнд эхлээ хөрсөлтөлтэй бид бүгд оюулгай компани хоол аяллалын хүнсний үлдэгдлээр хийсэн компост органик бордоо. За үүн дээрээ био алзмаг тэгээд хөдөлгөөнд калитай чиг барьчаар ингэж хөрсөө ерөөдөө боловсруулдаг. За хөрсөө боловсруулсны дараа байгалийн ургамлын үржүүлэхийн талбайгаас тухайн талбай дээр таригдах төрөл зүйлийн ургамлуудын таталтыг тоо хэмжээгээр нь хийдэг. За үүнийхээ дараа тухайн суулгацыг тухайн орчныхоо рельефт тааруулах буюу хотгор хэсэг ус чиг арай ихтэй газар эсвэл гүдгэр салхинд илүү зохиолох хэсэг гэдгээр нь тухайн ургамлын төрөл зүйлээрээ тараалт хийж тухайн орчинд нь энэхүү тариалт хийдэг юм аа. За тариалтаа хийгээд услага явна. Услага бол тогтсон услагын нормынхаа дагуу тухайн талбай дээр хийгдснээр араас нь тооцлын ажил хийгдэж энэхүү ажил маань улирлын туршид услага их дээр үргэлжилнэ. За хуурай үргэлгээний ажил. Хуурай үргэлгээний ажил нь нийтдээ 13 зүйлийн нутгийн унгуу ургамлын үрийг авч ашиглаж байгаа бөгөөд хөрсөнд хийсгүүгээр суйрлуулах буюу хөрсийг боловсруулалт хийгээд үргэлт хийгээд дахин хөрс боловсруулалт хийх, цэник услага хийх гэсэн дараалал хийгдэж байгаа. За хөрсөн дээрээ борнуудаж боловсруулсны дараа үрээццаад үрээцсэн хөрс бол буцааж хөрсөндөө суулгаж өгөхөөр явж байгаа. Ингэж явахдаа тухайн талбай дээр тариалж байгаа ургамлын үрийг болвол соёлтыг харж мөнгө өрнжинд харьцуулснаар хэрэглэж байгаа. За энэ бол хуурай үргэлгээ хийсний дараах зураг харагдаж байна. За энэ дээр нэгж талбайд унсан үрнүүдийн хэмжээ харагдаж байгаа. За энэ бол усан үргэлгээний арга зүй. Усан үргэлгээний арга зүйгээр бол 60-аас 80% барьцалдуулагч бодистойгоор нийтдээ 7-аас 12 мм-ийн зузаантай газрын газрах дээр бүрхүүл үсгэж энэхүү зурмгаараа нөхөн сэргээлт хийж байгаа. За энэ RT119 буюу Hydro Seeder Pin гэсэн энэ техник рүүгээ малчаа болон үрээ хийж усаар хамтан зурмаг хольц хийж байгаа. Зурмаг хольц хийсэн нь бол газрын газрах дээр бүрхүүл үсгэж шүршиж өгнө. Шүрснийхаа дараагаар бол үүсэн газрын газар бол ингэж харагдаж байгаа. За энэ ногоон өнгөний код бол ойролцоогоор 14 хоног дээр хадгалагдаад өөрөө буцаагаад байгалийн хөрстэй адилхан өнгөт болж хурж байгаамаа. За нийлэнхийдээ хийгдсэн талбай бол ингэж харагдаж байна. За үүний дараагаар
дамжт тусалгааны системээр услага хийж байгаа. За энэ бүгдийн эцэст дүгнээд хэлэхэд үндсэн хоёр дүгнэлт гарч байгаа юм. Нэгдүгээрт нь тухайн талбайн релеф буюу бичил геоморфологийн орчныг харж ийж тариалах ургамлын төрөл зүйлийг сонгох болон арга зүгөө сонгох нь илүү их нөхөн сэргээлт амжилт болох үр дүнтэй болох нэг ач холбогдол юм. За хоёрдугаарх нь тухайн газрын гадарга буюу экосистемдээ таарсан аргачлалыг зөв сонгож ургамлаас зөв сонгосноор энэхүү ажил маань үр дүнтэй болно гэдгээр. За ингэснээр бид бүгд 2024 болон 25 онд хийгдсэн нөхөн сэргээлтийн ажил дээрээ үндэслэн манай байгууллагын мэргэжилтнүүдээс дараах 6 бүлэгт хамаарах 19 саналыг санал болгож байгаа юм. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр одоо Монгол улсад буюу хуурай бусад хэрэгжүүлж байгаа нөхөн сэргээлтийн ажил маань улам үр дүнтэй болох боломжтой гэдгээр үзэж байгаа. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.